За 9 сарын сүүлчээр бол ерөнхий төлөв байдлыг оруулахдаа санчир гарагийн нөлөөг бас нэлээд таагүй нөлөөг нь арай төлхөө ирчихсэн. Тийм учраас бол энэ санчир гарагийн 10 сарын төлөв байдал бол ерөнхийдөө нэг тийм таагүй байх юм уу гэдэг ойлголт төрсэн байж бас магадгүй. Тэгэхээр дандаа ч тийм муу байхгүй нэ гэдгийг ойлгуулахын тулд бас нэг сонирхолтой төлөв байдлыг энэ удаа ярьчихъя гэж бодлоо. За тэгэхээр санчир гараг энэ нь бол санчир гараг сар 2-ын сексtil буюу одоо 60 градусын байрлал. 60 градусын нөхцөөр байрлаж байгаа. Энэ бол нэлээд таатай, зохицонгүй, нэлээд боломж олгосон ийм аспект гэж үздэг юм байна. Энэ хоёр гарагийн одоо энерги бүтээлчээр ашиглах тийм боломж хүмүүст олгож байна гэдэг энийг сануулгах гэж одоо энэ хийж байгаа. Энэ бол аль нэгэн одоо ордод зориулагдаагүй. Бүх хүмүүс хин одоо үнийг ойлгож хин үнийг одоо мэдрэгээр хүлээж авч чадчихээд тэр бүхэнд бол нөлөөлнө гэдэг ингээд үзчихэж болох юм байна. За санчир гараг. За санчир гараг гэдэг үл дэг журам хариуцлага бодит байдал цаг хугацаа хязгаарлалтыг илүү илэрхийлдэг дүрм журам хууль бүтэц. Ерөнхийдөө тийм чанга хатуу багш гэдэг ойлголтыг дандаа өгдөг. Сар болохоор хүний сэтгэл хөдлөл, зөн совин, дадал зуршил. Тэр ухамсаргүйгээр бүхэн одоо дотоод талдаа одоо жишээлбэл зөн совингоороо мэдрэх иймэрхүү мэдрэмжүүдийг сар ингээд илэрхийлээд байдаг. За тэгэхээр энэ хоёр гарагийн аспект үйл 60 градусын энэ байрал хизээд болж байгаа юм бэ гэхээр 10 сарын 3. За Монголд бол 3. За бас одоо манахаас 12 цаг хэдэн цагийн хойно байна одоо өрнөж байгаа болдог улс орнуудад бол 4 өдөр гэсэн үг. За өнөөдөр гэсэн үг. За энэ транзит үүсэх үед зөвхөн энэ транзит буюу одоо энэ шилжилт яг үүсэх өдрүүдэд л энэ нөлөө болоод дуусчдаг биш. Энээс хойш нэлээд хэдэн сарын турш энэ транзитийн үед хүний мэдэрсэн, олж авсан зөн совингоороо мэдэрсэн дотоод ертөнцөөр одоо ийм юм хийх зүйтэй юм а гэдэг юм уу? Ийм юм болох гээд байгаа маа гэдгийг дотоодоо мэдэрсэн хүмүүст бол энэ илүү цаашид өндрөл хөвтөглөн гэх юм уу? Одоо сонголтуудынхаа зөв совийг ингээ шинжээд явах тустай маа гэж ингэж ойлгуулчих болох юм а гэдэг үгээс энийг оруулж байгаамаа. За 10 сарын 3-нд энэ үйл ячиж одоо транзит сексtil буюу 60 градусын байрлалаар ингээд нэгдэж байгаа юм байна. За тэгэхээр энэ бол санчир гарагийн хариуцлагатай хяналт сахилгатыг илэрхийлдэг бол сар бол сэтгэлийн хөдөлгөөний хэлбэлзлийн тогтвортой байдлыг бас ингээ хоёр гарагийн нэг нь одоо хатуу сахилгаа нөгөөх нь сэтгэл хөдлөл гэж илэрхийлж байгаа бол таатай байралд орохоор аль нь ер нь бол альва хүн тийм дэндүү их тийм сэтгэлийн хөдлөлөөр хандахгүй асуудалд тайвнаар хандаж шийдвэр гаргах юм боломжуудыг олгодгоо гэж энэ тэгэхээр бол төвчээр асуудлыг даван туулах чадвар нэг журмыг ойлгох, өөрийн хэрэгцээг анхад уртлагдааны төлөвлөгөө боловсруулах гэсэн энэ зүйлүүдэд илүү ач холбогдол өгдөг бахнэ гэд ойлгочих болох юм байна. За тэгэхээр энэ бол ерөнхийдөө бас нэг тийм сүнслэг, оюунлаг, далд одоо тийм ухамсар энтрийн төвшөнд одоо юмыг хардаг, ойлгодог энэ хүмүүст бол бас их онцгой үерж байна гэж ингээ астрал өгчтэй хэлээд байгаа юм л да. Зарим нь жишээлбэл одоо хэрвээ одоо энэ дээр хөхсүүд сүнс, оюун санаа, далд ертөнц, зөн совин энтер гэдэг танд илүү одоо илүү ойр санагддаг. Энэ үгсийг сонсоход дотроос чи ямар нэгэн юм зөв мэдрэмжийн хариу үйлдэл ингэж төрж байгаа бол энэ төлөв байдал танд зориулагдчихэ гэж ойлгочих болно гинэ. За санчир гараг бол зүгээр нэг одоо хатуу сахилгаттай энэ гараг бол альва зүйлийг цоо шинээр одоо ингэж хийх интерт биш. Урт удаан хугацаанд та төлөвлөсөн хийсэн зарим нэгэн сорилтуудыг давж гарсан цагийн хугацааны шалгуурыг давсан ийм зүйлүүдэд бол одоо бэлэг гэх юм уу? Эннийхээ одоо тийм удаан жилийн туршид төвчиж тэсэж хатуужиж ирсэн тэрнийхээ шагналыг авч яана гэж үзэж байна. Яг үл 10 сарын 3-ны энэ портал гэж энэ хаалга нэгдэж байгаа үеиг бол танд одоо тийм дэлбэг хангалуун байх ерөнхийдөө өсөлт дэвжилт одоо хөрх юм хаалга нэгдэж ин гэж эдгээр яриад байгаа юм л да. За тэгэхээр энэ хаалга бол 10 сарын 3-нд нэгдсээс хойш энэ үйл явдал бол нэлээд одоо хэн энэ үед энэ бэлгийг зүгээр нэг авахгүй гэж санчир гараг зүгээр нэг бэлэг бэлгэлдэггүй гэж. За тэгэхээр дээр хэлснээс бол
сорьсон, шалгасан, хязгаарласан энэ бүх үеийг даваад туусны дараа та энэ бэлгийг хүртэх эрхтэй болж байна гэсэн нэг иймэрхүү сонирхолтой сургамжийг давсан хүмүүс шагнал болгож байна гэсэн нэг иймэрхүү юм бас зарим одоо асрал огчд хэлээд байгаа юм. За тэгэхээр энэ бол өөрөөр хэлбэл энэ хаалга нэгдэж гин гэдэг бол суулаа тожно гэсэн үг биш тийм ээ. Гинтийн бэлэг тань дээр одоо ингээд ороод ирнэ гэсэн үг биш гинэ. Санчир гарыг бол үргэлж одоо хатуу нэгтлэн шиг ингээд яг ингээд баримтчгууд ингээд яг дугаарынхан дагав бүртгээд тохих шагнал урамшуулыг олгоод идэг нэгтлэн шиг гинэ. Нэг иймэрхүү сонирхолтой юм бэлжиж байгаа юм. Тэгэхээр тохиолдсон бэрхшээлийг давж туулж чадсан тэр бүр нь одоо сорилт хатуучил энэ бүхэндээсээ суралцсан ийм хүмүүс бол 10 сарын 3-наас хойш хийж байгаа тэр нэгэн таатай одоо нийт нэгж байгаа хаалгат бол хаалгаар бол та ингээд амжилттай орох нь байна л да. За тэгэхээр хүнд нэгдэх вэ гэхээр та энэ одоо энэ дараах зөвлөгүүдийг сонсоод авчих юм бол ойлгоод авчнаа гэж байгаа юм. За энэ бол нэлээд тийм ховор бөгөөд үнэтэй тийм боломжууд гинэ их ховор. 77 хоног болгон одоо сар болгоны ийм зурхаа дээр яригадаад байдаг тийм боломжийг хаалга биш юм гин. Нарны аймгийн хамгийн хатуу бас тэгээд нэлээд тийм сахилга баттай ийм гариг болох санчир гариг. Тэр хүмүүс өөрөөр хэлбэл тэр хамгийн хатуу харгас тэр харгас нь юу юм зүгээр нэг чанга зарчимтай тэр багш чинь таны дүнг тавих гээд ирж байна гэсэн утгатай нэг юм яриад байгаа юм л да. За тэгэхээр сар сэтгэл хөдлөлийг илэрхийлдэг гэд хэлчихсэн. За тэгэхээр санчир гарагтай сексжил буюу одоо 60 градусын энэ барилд ороод ирэхээр энд бол боломжууд нэгдэж эхэлж байгаа гэнэ л дээ. Тийм зөгцөнгөө маш тийм тааламжтай одоо тийм нөхцөл байдал үүсэж эхэлж байгаа гэж. За тэгэхээр энэ бол танд хичээл зүтгэл гаргасны чинь хөдөлмөрлсөний чинь одоо тийм зарим нэгэн сорилтуудыг одоо амжилттай давж туусны чинь тийм төлөө танд нэгэн тийм төлхөөрийг өгч одоо та энэ хаалгаар орж олно гэсэн ийм одоо утга юм гинэ. За тэгэхээр санчир гариг бол хідэн хэцүү байсан ч гэсэн зарим үед одоо ингэж зөөлрдөг. Гавьяа шагналыг чи үнэлдэг. Тийм гариг юм гин л дээ. Хэдийгээр тэр санчир гарыг сэтгэл хөдлөл гэж байдаггүй ч гэсэн ерөнхийдөө бол маш тийм шудраг байдаг. Хамгийн дээд утгаараа бол шудраг гэсэн ийм санааг илэрхийлдэг гариг гэнэ. Тэгэхээр 10 сарын 3-ны өдөр одоо 3-4 одоо энэ дэлхийн нөгөө одоо бөмбөрсгийн нөгөө ахс бол одоо ингэж 3 болж байгаа шүү дээ. Манайд 4 болж байгаа ч гэсэн. За энэ үед бол энэ сар санчир гаригийн энэ төлөвл одоо ингээд онцгой хаалга нэгдэж байгаа гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ 9 сард бол 2 төрлийн маш том одоо нэг нь 7-нд нэг нь 22-нд тийм 7-нд нь сар хэртэй 22-нд нь нар хэрсэн шүү дээ. За энэ үед бол энэ үеийн 9 сарын бүх тодгийн өөрчлөлтөө одоо тэр намрын өдөр шөнө тэцэх үе, жилийн энерги энэ экваторыг даваад ингээд тохиож байгаа. Энэ бүх одоо тэр үеийг сарын эхнээс оны эхнээс эхлээл одоо 9 сарыг дуслах энэ үеийн одоо сорилт бэрхшээл одоо шалгуур бүх юмыг даваад ирсний дараа санчир гарыг одоо энэ сартай ингээд сексtil байралд орж байна гэдэг үл танд дэлбэг одоо хангалуун амьдрах тийм боломжийн үе талхыг нээж өгч гэж хэлж байгаа юм байна. За тэгэхээр дэлбэг гэхээр юу юм бэ гэдэг ойлголт бас асуулт бас гарч ирнэ гэнэ л дээ. Тэгэхээр энэ бол гинтхэн одоо гинтийн одоо мөнгө ороод ирэх юм уу, суглаа очих юм уу? Энэ тэр санамсаргүйгээр гинт их мөнгө олох юм уу гэж бодож байгаа бол үгүй. Тийм юм огт биш. Энэ бол санамсаргүй бэлэг огтоос биш гэж хэлж шүү. За энэ бол санчир гаригийн дэлбэг байдал одоо танд өгж байгаа шагнал энэ төр гэхээр бол уртаа удаан хугацааны хувьд таны хөдөлмөрсний хөлс оюун санаа чинь цэвэр байсны төлөөс сүнслэг оюунлаг одоо тэр ертөнцийн та үнэнч өөрийгөө хөгжүүлж ирсний шулрагаар олсон бүрэн зохистойгоор урт хугацаанд хөдөлмөрлсөний чинь үр дүн юм аа гэж ингэж хэлж байна. За тэгээд дээрэс нь энэ нь бол танд
хөдөлмөрлсний, шударга байсны, сорилтыг давсны гэдэг нэгдүгээр ойлголт юм. За хоёр дахь нь тэгсэн чинь та ирээдүйг бүтээж байгаа бүтээхийн одоо үндэс болсон тэр нэгэн одоо хүчтэй тийм боломжийг хаалгуудыг нээхийн түлхүүрүүдийг гартуулж байна гэж ингэж ойлгоод авчиж болох юм байна. За тэгэхээр бол Санчир гарагийн одоо энэ сар 2-ын 6 барил буюу таатай энэ цогцсонгүй байрлалын нөлөө бол энэ 7 хоног болоод тэгэл тусаад алга болчихгүй гинэ. Удаан хугацааны туршид таны хийсэн, бүтээсэн, тэмүүлсэн тэр нэгэн зөв шударга явсны чинь тэр одоо үр дүнд ирээдүйд хийх гэж байгаа тэр нэгэн ажил хөдөлмөр байдаг юм уу, бүтээл, туйрал, амьдралын шин тэр суурийг чинь бий болгох үндэс нь энэ үед ингээд тавигдаад эхэлнэ гэж байна. За тэгэхээр энэ өөрөөр хэлбэл энэ бол Санчир гарагаас ирэх гэж байгаа энэ дэлбэг байдал энэ төр гэдг нь бол одоо хүчрхэх тийм модны үндэс шиг гэнэ л дээ. Тэгэхээр энэ бол одоохондоо танд одоо яг ямар өөрчлөлт ороод байгаа юм, та одоо яаж тийм амар элбэгдэн хангалуун байдлын өршмийг хүртээд байгаа гэдг нь яг одоо танд харагдахгүй байж магадгүй гэж байна. Яг л тэр үндэсэнд газар доор дөнгөж одоо ингээд зөв одоо тийм хэлбэрийг олоод ингээд үндэсэнд бат бэхээр ингээд ургаж эхэлж байгаа учраас гинэ. Тэгвэл бол үндэс яадгүй гэхээр цаад бэрхшээлийг туулж хад чулууг нэвтэлж гүний усыг тойрч ингэж жагаад дэшээ нэ ингээд соёолж гарч ирдэг шүү дээ. Тэгтээ үүнтэй адилхан хэдхэн сарын дараа таны одоо тэр удаан жилийн туршид тэр үндэс суурийг нь тавьсан тэр үр чинь одоо соёолж эхэлж байна. Удахгүй тэр хад чулуугаад нэвтлээд голынхаа усыг одоо голдрлоо тойрж жагаад ингээд соёолоод гараад ирнэ гэсэн юм сонирхолтой таамаг бас хэлж өгч байна. Тэгэхээр энэ одоо 6 жил буюу энэ таатай зохимжтой энэ байрлал бол алдаж болохгүй зарим зүйлийг ингэж танд сануулдаг гинэ. Тэр нь юу вэ гэхээр энэ бол мөнгө хэлбэрээр одоо хэрвээ танд орж ирж байгаа бол энэ таны өнөө маргаашийн юм одоо зүйлтэй зараад дуусгачих тийм мөнгө биш гэж байна. Харин бол энэ бол цаашдаа мөнгө олох тэр чадварыг чинь танд суулгах ийм нэгэн одоо төлөв гэнэ л дээ. Одоо жишээл одоо орж ирж байгаа мөнгө бол та цаашаа өргөжүүлж баяжуулах ч гэдэг юм уу те. За хэрвээ харилцааны тухайд хайр дурлал болоод түншийн харилцааны тухайд боломжууд энэ үед гарч ирсэн бол энэ бол харилцаа азтай болохоор гараад ирсэн биш. Тэр одоо түншийн болон одоо хайр дурлалын тэр харилцаа бол танд зөв одоо амьдрах зөв одоо харилцааг бий болгох тэр ухамсарыг танд бас бий болгоно гэнэ л дээ. За тэгэхээр хэрвээ одоо алтар хөнд одоо гэдэг юм уу нийгэмд эцлэх байр суурь энтрийн чинь талаар нэлээд тийм батчиж гарч ирж байгаа бол санамсаргүйгээр та гів гинтхэн одоо ингээд тэр алтрыг олчаагүй. Харин тэр ирээдүйд илүү амжилт олж илүү нэр хүндтэй болох тэр хаалга танд одоо ингээд нэгдэж байна гэсэн санаа юм байна. За цаашлаад бол 10 сарын 3-ны энэ одоо портал гэж байгаа. Портал гэдэг чинь одоо хаалга гэж орчуулна шүү дээ. За тэгэхээр 9 сарын туршид таны хийсэн сайн үйлс. Сайн үйлс гэхээр дандаа бусдын төлөө сайн үйлс гэсэн үг шүү. Өөрийнхөө амьдралын ад жаргалыг бүтээхийн тулд хөдөлмөрөө одоо үнэлүүлэхийн тулд гэдэг юм уу? Ингээд хийсэн тэр үйл явдал тэнд ямар нэгэн гэдэг суурийг тэр үед тавьсан бол одоо та тэрний чинь тэр байгуулсан тэр одоо зөв үрийг тарьсан зөв цагт зөв үрийг тарьсан урт удааны тэмцлийн чинь эхлэл нь за түрүү хэлчихсэн зөвхөн одоо өрн анх суулгачихсан болвол соёолж эхлэх нь одоо хараахан болоогүй байгаа ч гэсэн үнд суурь бичиж байна гэж хэлсэн шүү дээ. Тийм зүйл гэж ишв. Магадгүй тэр үед туулсан бэрхшээл, хүндрэл хэцүү байсан ч гэсэн тэр нь зөв сонголт, зөв мөч.
та харь дарамтанд нуграагүй, хуграагүй гэдгийг энэ санчир гарыг чамд баталж өгч байгааг нэг хэлбэрээ гэсэн байна. За өөр бас нэг маш сонирхолтой. Энэ санчир гарыг хүнд энэ боломжуудыг олгож, хэнийг сонгож ингэж урамшуулж шагнал өгдөг вэ? Өөрөөр хэлбэл санчир сар гараг хоёрын одоо энэ нээсэн энэ портал буюу энэ хаалгаар хэн нэвтэрч орж тэр боломжийг барьж авах эрхтэй вэ гэдгийг одоо ярих гэж байна. За тэгэхээр энэ бол санчир гараг бол өөрийн гэсэн тийм тодорхой шалгууруудыг, шаардлагуудыг тавьдаг юм байна л да өмнө нь. За энийг чадах юм бол чи аваад гар гэж. За тэгэхээр тэр нь ямар вэ гэхээр саад бэрхшээлийг бол хэн одоо өөрөөр хэлбэл гоншгонохгүйгээр тийм ээ. За энэ бол надад соромж өгч шүү. Энэ бол миний давж гарах ёстой зүйл. Энийг давна гэдэг бол хувь тавилангаас надад энэ соромжийг харилж байна. Энэ бол миний бэрхшээлийг давж чадрыг сорж гин гэж. Өөрөөр хэлбэл бэрхшээлийг багш гэж хүлээж авчаадсан. Энэ хүмүүст гомдох, уйлах биш. Одоо сөрж гарч чадсан хүмүүст нь энэ хаалга нэгтнэ гинэ. Тэгэхээр өөрөөр хэлбэл санчир бол гомдогсодыг, хохирогчдыг биш, дайчдыг, давж гарсан дайчдыг шагнадаг гэсэн байна. Бас их сонирхолтой. За дээрэс нь амжилтанд хүрэхийн тулд өрсөлдсөн бусдыг одоо ингээд дарах, дарамтлах иймэрхүү хандлагатай байсан ийм хүмүүс болвол амжилтанд хүрэхийн тулд одоо бусдыг их өрсөлдөөнд дунд бусдыг дарахыг ашигладаг ийм хүмүүс байдаг юм байна л да. Гэтэл тэдэнд бол тийм ээлтэй биш гинэ 10 сарын 3-нд бол бусдыг эвдэхгүйгээр өөрийнхөө хүчээр одоо давж гарч чадсан. Өөрөөр хэлбэл амжилтанд хүрэхийн тулд бусдыг үгүйсгээл бусдын дээгүүр гიშгээд гарсан тэр хүмүүст бол энэ хаалга хаалттай гэнэ. Харин өөрийнхөө бусдыг эвдэхгүйгээр бусдыг байранд нь үлдээгээд зүгээр өөрөө тэр сорилтонд тэр бэрхшээлүүд дунд тэр өрсөлдөөн дунд өөр гараад ирсэн энэ хүмүүст бол энэ хаалга нэгднэ гэж байна. Бас маш сонирхолтой. За ер нь бол санчир гараг маш тийм шудраг байдаг хэрхэмлдэг. Дотооддоо өөртөө шудраг байх, бусдад бас шудраг байх. Энэ занг бас маш хүчтэйгээр дэмждэг юм байна л да. Тэгэхээр санчир гараг бол ерөнхийдөө ер нь сүнслэг, оюунлаг одоо дээд ертөнцийн гэх юм уу тийм дохиог хүлээж авдаг зөн совин интертэй илүү ойр хүмүүсийн илүү ойлгомжтой шүү. За тэгэхээр санчир гараг бол бүхнийг ингээд нэвт харцдаг гэнэ. Өөрийгөө болоод бусдыг хуурах гэсэн бүх оролдлоо дүр зураг тэр баг өмссөн хүмүүстэй энэ бүхэн бол санчир гарагийн нүдээр бол бүх юм илэл байж идэг гэж байна. Тэгэхээр энэ хаалга бол зөвхөн өөртөөгөө шудраг байх, алдаагаа хүлээн зөвшөөрч чаддаг, сүйдэрт талуудаа өөрөө харж чаддаг, өөрийнхөө үнэнтэй шууд зоригтой тулж чаддаг ийм хүмүүст л санчир гарагийн одоо энэ таатай боломжуудын зохистой таатай энэ боломжуудын өө таалга нь нэгднэ гэсэн байна. За өөрөөр хэлбэл санчир гарагийн одоо тэр санчир гараг бол одоо хүмүүсийн гавьяа, зүтгэл, хөдөлмөр одоо бэрхшээлийг давах чадвар энтрийг нь одоо ингээ үнэлээл одоо тоолоор ажиллаад байдаг гэж бодох юм бол зөвхөн тэр үйлдэлийг бас тэр санааг нь зөвхөн үр дүнгийг нь бас хүчин чармаалтыг нь үлддэг юм л дээ. Тэгээ дээрэс нь зөвхөн бас ялаал яваад байгаа хүмүүсийг бас ялагдлыг нь маш одоо тийм шулрагаар ялагцсан. Одоо ч хүмүүс ярьдаг болчихсон шүү дээ. Ялсан дайны ялагдал энэ төр гэдэг ирээдүйд болчихсон шүү дээ. Гэтэл энэ бол бас санчир гарагтай холбоотой гинэ. Тэгэхээр зөвхөн ялалтыг тэмдэглэх биш, ялалтыг шагнадаг биш. Ялагдлыг ч бас хэрхэн хүлээж авч чадж байна. Шударгаар хүлээж авч чадж байна. Чи ялагдсан гэхдээ чи тэрэндээ өөрөө шудраг байж чадж байгаа. Нэрээ чи би тийм буруу үлдээсрээс би ялагдаж байна гэдгээ чи хүлээн зөвшөөрч чадчихвэл энэ санаагийн чинь бас зөвөр шудраг байсны чинь төлөө бас
санчиргарыг үнэлдэг гэж байна. За тэгэхээр хамгийн харгаас хатуу тийм шудраг тийм багш гэж үнэлдэг, кармын багш гэж хэлдэг. Санчиргарыг бол кармын хийсэн үйлдэл болгоны чинь үр дүн гараас чинь ингэж мөрдөж явж байгаа буруу юм хийсний чинь төлөө дандаа ингэж хариуцлага тооцож яадаг энэ гарыг санчиргарыг гэж хэлдэг л дээ. Тэгэхээр энэ бол маш сонирхолтой тийм тамгийн төлөвийг бол энэ бас нэг одоо астрологийн төлөвдөр яриад байгаа юм. За тэгэхээр элбэг дэлбэг байдлыг одоо илэрхийлнэ гэдэг ингээд элбэг дэлбэг байдлын үе таалга нэгднэ гэдэг байгаа боловч энэ бол ямар хэлбэртэй элбэг дэлбэг хангалуун байдал юм бэ гэдэг. За бас ярьж байгаа юм. За тэгэхээр хаос буюу эмхэгцэн браагүй байдлын оронд тогтвортой байдал. Сүүлийн саруудад одоо жишээлбэл одоо 8, 9 энэ сарууд шуурга шиг тийм ийм үйл явдлууд өрнөсөн бол одоо тайвширч эхэлнэ гэх. Тогтвортой болж эхэлнэ. Шуудхан биш. Өнөө маргаашгүй биш л ч гэсэн аажмаар ингээд тогтвортой болж эхэлнэ. За энэ шуурга муурга одоо энэ төр гэсэн улс төрийн болоод одоо олон улсын янз янзын байдлуудаар маш хүчтэй тийм сэтгэл гэсэн маш тийм гожигнаантай байлаа шүү дээ. За энэ үйл явдал бол санчир гараг сар 2-ын одоо сексил буюу таатай тийм холбоонд орсноор ингээд аажмаар доктортой болж эхэлнэ гэдэг. Энэ бол бас таатай юу байна. За дараагийнх нь бол эрх мэдэл ба хүндэтгэл гэж байгаа. Тэрний юу гэхээр санчир ерөнхийдөө бол эрх мэдэл, хүндэтгэл энэ тэрийг илэрхийлдэг гэнэлтэй. За тэгэхдээ одоо яг энэ хаалга нэгдэх үед бол нэр хүндийн асуудал маш их хүчтэй тавигдаж эхэлнэ гэнэ. Яг бол одоо та жишээлбэл нэг их олонний танил биш ч юм уу, олонны нэр хүнд өмнөх тийм нэр хүндтэй энэ харагдахааргүй одоо шил популист биш. Зүгээр л чимээг өхөн юм хийгээл явж идэх хүмүүс маш олон шүү дээ. За ийм хүмүүсийн хувьд бол урд таны одоо олж хараагүй тэр чадварууд чинь хүмүүс анзаарч эхэлнэ гэнэ. Тэр чимээгүй мөртлөө зөв юм яриад байдаг, чимээгүй өртлөө өөрийнхөө хүрээнд ингээд хүмүүст ухаарал гэгэрлийг ингээд тайлбарлаж яриад байдаг хүмүүс байдаг шүү дээ. Тэгвэл тэр хүмүүсийн тухайд бол анзаарагдаж эхэлнэ. Таны зөвлөгөө хүмүүс сонсдог болж эхэлнэ гэж юм л та. За гэхдээ энэ бол алдар нэр биш гинэ. Та энийг бол алдар нэр болохын төлөө энэ төр хийж байгаа юм ерөөсөө биш. Зүгээр л таны боловсрсон ухаалаг, таны одоо тэр оюун санааны хүч чадал, боловсрсон гэгээлэг, ухаалаг байдлыг чинь хүмүүс хүлээн зөвшөөрч эхэлнэ л гэсэн үг гэж байна. За 10 сарын 3-наас хойш бол одоо тэгэхээр энэ бүх юм зүйл бол одоо ингээл ааж явах. Гэтэ энэ бол шууд маргааш нөгөөдөр гэл ингээл нэг сарын дотор ч юм уу те ингээл хэрэгжээд эхлэх зүйл биш ээ гэж шүү. За энэ үед халга 10 сарын 3-нд дэйцээс хойш дээр дурчсан таатай энэ үйл явдлууд бол багаар хэрэгжээд явна. Гэхдээ шууд ил нүдэнд чагтахгүй байж магадгүй гэж хэлж байна. За тэгээд хөгжих суурийг чинь одоо тавьж өгч байна гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр зарим хүмүүсийн тухайтад бол одоо санхүүгийн одоо тэр ур чадвар, мэрэгжлийн түвшний ур чадвар, эсвэл гүн гүнзгий маш тийм найдвартай тийм харилцаа энтрийг одоо аль эртнээс л та суурийг тавиад явж исэн бол тэр чинь одоо ингээд цаашдаа ажуухнаар тийм ажуу боловч юм доктортойгоор ингээд цаашаа хөгжөөд явнаа гэсэн үг. За өөрөөр хэлбэл энэ үед бол одоо таны амьдралд ахмад, туршлагатай тийм хүмүүсийг татаж оруулна гэл дээ. Яг санчир гараг гэдэг бол дандаа л тийм туршлага, ухаалаг гэтэр хүмүүсийг өөртөө татдаг. Тийм хүмүүсийн одоо сургамжийг маш хүчтэйгээр сануулдаг. Ийм юм байна. Тийм болохоор 10 сарын 3-наас хойш бол одоо энэ өдрөөс хойш таны ирээдүйд бол энэ амжилтанд чинь хамгийн одоо тийм чухал нөлөө үзүүлэх тийм шин танилуд. Тэд нар ямар хүмүүс байх вэ гэхээр ахмад хүмүүс, эсвэл маш туршлагатай хүмүүс, аль эсвэл оюун санааны болон одоо өөрийн мэрэгжлийн ур чадварын хувьд бол маш тийм
хөгжсөн тийм ухаалаг хүмүүс таны анхаарлыг чинь татж эхэлнэ гэж. Ерөнхийдөө маш тийм ухаалаг сонголтуудыг хийгээл ирсэн тийм хүмүүсийг дэмжижсэн тэр хүмүүсээр та өөрийгөө хүрээлүүлүүлж байсан л бол энэ амжилт олно л гэсэн ийм санаануудыг хэлээд байна. За энэ рүү одоо энэ за ер нь бол бас цаг хугацааг удирддаг гэл дээ санчир гарыг бол. Тэгэхээр түүний одоо санчир гарагийн сануулсан тэр сургамжуудыг тэр бэрхшээлүүдийг нь даваа туулчихсан энэ хүмүүст бол цаг хугацааг одоо бэлгэлдэг гэж хэлж байгаа юм л. Тэр цаг хугацаа яаж бэлгэлэх вэ гэхээр одоо өдөр утаснда биш гэнэ л дээ. Та ингээд төгшөөртэйгээр маш хурдан урагшлахыг хүсдэг байсан бол тэр төгшөөрч алга болчихно. Та зөвхөн чухал гэсэн зүйлээ л та хийж тэрэндээ цагаа зарцуулж чаддаг болно л гэсэн ийм утгатай. За тэгэхээр энэ портал буюу одоо энэ хаалгыг нээж байгаа хүмүүс хэрхэн тийшээ нэвтрэх вэ? Та хэдийн одоо дээр дурдсан тэр чанар танд байгаа бол энэ нь бол та энийг нэгээч гэж гойх биш. Та тэр хаалгад нэвтэрч ороход бэлэн л байх хэрэгтэй гэж байна. Өөрөөр хэлбэл санчир гараг гуйлт хүсэлтэнд бол хариу өгөөд байдгүй гинэ. Харин таны бэлэн байдалд чинь хариу өгдөг гэж байна. За бас их сонирхолтой зүйлүүд ирээд байгаа. За ер нь бол нэр хүндийг илэрхийлдэг санчир гараг. Өөрөөр хэлбэл бэрхшээлийн өмнө гундаж, гутарч, гомдлолж суудаг биш. Тэрийг нуруу тэнгэр цэх шулуунаар буюу ард нь гарч чадна гэсэн итгэлтэйгээр даваад гарчихсан хүмүүст л энэ бүхэн энэ одоо хаалга нэгдэж энэ бүхнийг хүлээж авахд бэлэн болтгоо гэсэн байна. Тэгэхээр энэ бол өөрөөр хэлбэл 15 сарын 3-наас хойш 50 тийм. Гэхдээ энэ бол нэр төртэй гэдэг нь бардан байна гэсэн үг биш. Өөрийнхөө үнцнийг мэддэг энэ хүмүүст одоо нээлттэй байна гэж байна. Дээрэс нь бол дотоод өөрийн дотоод зөвшөөрөл гэж бас нэг юм байна л да. Ер нь олон хүн бол өөрийгөө санчир гарагийн одоо энэ шагналыг хүлээж авахд бэлэн байна. Би ийм гавьяатай гэж боддог гинэлтэй. Гэвч тэр болгонд нь бас тэр нь үнэн биш гинэ. За. Тэгэхээр санчир гарагийн шалгуурыг нь давсан л гэсэн ийм утгыг хэлээж байгаа юм. За тэгэхээр өөр бас нэг сонирхолтой зүйл хэлээд байна л да. Санчир гараг бол гинт одоо жишээлбэл гавьяа амжилтыг ингээл илэрхийлэл ингээл цацарч байдаг. Санчир юу гэдэг тийм салют биш гин л дээ. Салют бол маш хурдтай ингэж цацраал тэгэл унтарчдаг те. Гэтэл санчир гарагийн энэ зүйл бол нар бантахтай адилхан. Ажуухан мандаж ирээд аажмар улам мага томроод гэрэлгийн тусдагтай адилхан гэж. За тэгэхээр энэ үед гол нь одоо юу мэдэрч чадах вэ гэхээр энэ бол урт удаан хугацаанд одоо та нэг яагаад та зүтгэл гаргаал байхад надад яагаад амжилт ирэхгүй байна вэ гэж хэрвээ боддог байсан бол өөрөөр хэлбэл зарцчихсан байсан бол тэр зүйл гисээд тэгээд жоохон зөөлрч гисэж мөс одоо шиг гисэж байгаа юм шиг ийм мэдрэмжүүд бас төрж магадгүй гэж чинь. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ санчир уучлаарай сар 2-ын одоо сексtil байрлалын 10 сарын 3-наас хойш цаашдаа 10 болоод 11-р сар бол энэ дээр дурдсан тэр бэрхшээлийг давсан, тууштай байсан, шударга байсан, өөртөө өмнө шийдвэртэй ихтэй байсан, аливаа бэрхшээлийн өмнө гоншгонож гомдлож бууж үүдгүй, түүнийг өөрийнхөө хүчээр давж гарч чаддаг энэ хүмүүст бол хаалга нэгж ингэж юм. Тэгэхээр 10-11-р сар бол тэр таатай хаалга руу нэвтэрч орох тэр нэгэн хөрсийг нь бэлтгэх цагаа л гэж хэлж. За түрүүн бас хэлсэн
яг энэ үед бол таны амьдрал санамсаргүй юм шиг үйл явдлууд болж эхлэх боловч энэ нь бол үнэ хэрэгтэй тэр одоо санчир гарагийн элбэг дэлбэг байдалд одоо орох тэр нэгэн сайхан үе таалгыг нэх тэр зүйл цаад болж байсан зүйлүүдийг ингээд алга болгох ийм боломжуудаа гэж. За тэгээд ер нь бол энэ 10 сарын одоо 3-наас хойшгийн нэгдэж байгаа портал бол цаашдаа өвлийн сарууд 12 дугаар сар гэхэд бол танд маш ийм тодорхой өөрчлөлт шинэ боломжууд гарч ирдэг юм уу? Хамт ажиллагчдын одоо хүрээнд сонирхолтой санал хүлээж авдаг юм уу? Эсвэл санхүүгийн байдал илэрхийгээр сайжирдаг ч юм уу? Эсвэл одоо ямар нэгэн харилцааны асуудал тодорхойгүй байсан бол илт хайр дурлалын ч юм уу? Гэр бүлийн эсвэл түншийн харилцаануудад нэлээд ингээд сайжир тал руугаа ирчихсэн байгааг олж харах болно гэсэн байна. За ингээд санчир гарагийн таатай нөлөөг бол энэ удаад маш сонирхолтойгоор хэлсэн нэгэн астрологичийн төлөв байдлыг танд танилцууллаа. 9 сарын сүүлчээр танилцуулсан тэр нэгэн одоо танилцуулгад бол нэлээд таагүй нөлөөг нь ярьсан бол одоо танд нэлээд таатай нөлөөг нь ярьцгаа гэж үзэж байна. За тэгээд 26 оны хавар гэхэд бол бүрэн ургацаа энэ таатай хаалгаар нэгээд орчихсон энэ боломжийг та ашиглаад эхэлчихсэн бол ургацаа гарах цаг ирнэ гэсэн байна. За энэ хүртэл надтай хамт байсан та бүхэнд баярлалаа. Дараагийн удаад 11 сарын магадгүй. Тэрнээс өмнө зарим нэгэн иргэсийн тодорхой сонирхолтой үйл явдал байвал оруулахыг бодно. За дараа уулзъя баяр та.